Сундад орж хүүгээ биедэн алхдаг болгохын тулд өөрөө тусгай хэрэгцээд 341-р цэцэрлэгт багшийн туслахаар ажилд оржээ. Тус цэцэрлэг нь бариа сувилгаа үзүүлдэг тул хүүгийн бие сайжрахад тусалж ээж нь ч мөн хүүтэйгээ хамт нийгмийн харилцаанд орох боломж бүрдсэн байна. Тэрээр хүүгээ алхдаг болгож сургуульд оруулахыг зорилгоо болгожээ. Тусгай хэрэгцээд 341-р цэцэрлэгийн орчинд аюулгүй алхах энэ хүүг даваад орж гэдгээ. Даваад орж ой 2 сартаа таталт өгсөний улмаас F84 буюу G80 гэсэн оншоор онцлогдсон байна. Саажилт оншин тогтмол булчин чангардаг тул суллаж бариа хийх нь хамгийн чухал байдаг гэнэ. Ээж нь ажилгүй түүнийг гэртээ хардаг байхад тогтмол эмнэлэг явах нь хүндрэлтэй байдаг гэжээ. Харин ээж нь цэцэрлэгт ажилд орсноор тэр бүх асуудал шийдэгдэж тэдэнд боломж найдвар нэгдсэн байна. Энд ийм тусгай хэрэгцээ цэцэрлэг ашиглалтанд орно гэдэг хүмүүс амар их ярьдаг гэсэн байхгүй. Тэгээд за ер нь бол ишээл хүүгээ авч орох юм байна гэд. Тэгээд энд нөө хөдөлгөөн эрүүл мэнд хөдөлгөөн хил засалчтай гэдэг хэрнэ. Тэр нь надад аюу давуу тал болоод би хүүгээ энд ингээд аваад орох юм бол ядаж адаглаа гэртээгээ орхон хүүгээ нийгэмшүүлчин өөрөө давхар нийгэмшчин гэж одоо хүрдэг ойлоо орж ирсэн. Одоо ер нь бид хоёрын хамгийн том зорилго тэрэгэнцрээ хайж алхахад татаад байгаа байхгүй юу? Ер нь бол анханасаа нэг дөнгөж суугаа сурж байхад нь одоо алхдаг болчихсон, мөлгдөг болчихсон гэдэг нөгөө хүний чинь шунал амар илүү идэв штэ. Тэгэнгүүт нь тэгээд одоо бид хоёрын гол зорилго бол тэргээ хайчаад тэргийггүй алхахдаг болчоод сургууль дэрлэх арга зорилго тавьчаад байгаа байхгүй юу? Чи ээжтэй хандж юу гэж хэлэх вэ? Хайдаг юу? Ээжийнх нь юу н хөрхөн бэ? Бут би. Чи том болоод ямар хүн болохыг хүсэж байна? Валко. Юу болно гэдэг лээ? Хэлж. Цата. Цагтаа болох юм уу? Яагаад? Тэгвэл цатаач нь бол гаджуудад байцлдаг. Сундад орж өөрөө ахлах бүлгийн ангид багшийн туслахаар ажилладаг байна. За иймээс хүүгийнхээ ангид ажиллахгүйч ойр байж олон төрлийн тусгай хэрэгцээ хүүхдүүдтэй ажиллаж туршлага хоримтлуулж байна. Даваад оржийг дүүтэй нь хамт сургуульд оруулахаар аав ээж нь төлөвлөжээ. Үр хүүхдийнхээ төлөө амьдралаа зориулж тэднийгээ баг багаар сайжрахад урам ордог олон зуун ээжүүдийн төлөөлөл сундад орж байлаа.